Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмт хэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насанд хүрээгүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн байцгаана уу сонсогчдоо, манай подкастын 42 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэн хэрэгээ сонсож эхлэхээс өмнө сувгаа subscribe дараад сонсоорой. Ингээд шууд хэрэг рүүгээ орцгоё. Өнөөдрийн ярих хэрэг эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэг хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байгаа. Тодруулах юм бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нөхөр нь эхнэрийнхээ амийг хөнөөсөн хэрэг. Тэг хамгийн гол нь яг хажууд нь хүүхдүүд нь болох 11 настай охин, 4 настай 2 ихэр хүүхдүүд нь байсан юм лээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь баяраа Монгол улсын иргэн 1987 онд Сэлэнг аймагт төрсэн 33 настай эрэгтэй, бүрэн дунд боловсралтай, гар утасны засварчин мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ хуваараа гар утас худалдаа засвар ажиллаулдаг байсан. Тэгээд Сэлэнг аймгийн нэг сумын дугаар дотод авшин суух хаягтай өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичснээр бол баяраа өөрийнхөө гэртээ 2020 оны 5 дугаар сард орой 8 цагийн орчимд өөрийнхөө төрсөн хүүхдүүд болох 11 настай охин болон 4 настай 2 ихэр хүүхдүүдийн ханд иргэд эхнэр заяагаа гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хүзүү хоолой 100 гаруй сарвууны ар хэсэг баруун сууг ар нуруу хэсэгт нийт 6 удаа хутгалж амь насыг нь хохироосон маш харамсалтай хэрэг байгаа. Тэгээд дүгнэлтэд бол ингэж бичсэн байна. Тэгээ баяраа заяа хоёр бол гэр бүл болоод 15 гаруй жил болж байгаа. Заяа бол айлын бага охин. Тэгэхээр одоо та бүхэнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч баяраагийн өгсөн мэдүүлэгтээр үндэслэн хэргийг ярьж эхлэе. 2020 оны 5 дугаар сард орой 7 цаг өнгөрч хахад баяраа гэртээ ирэхэд заяа такси дутсан зөрүүд гараа явсан байна. Тэгээ баяраач гэртээ орж ирээд хоёр хүүхэдтэйгээ ажил удалгүй ихнэр нь найз нараатайгаа ороод ирсэн. Тэгээд орж ирсэн цагаас эхлээл баярааг генетэ амир өгдөөл тэгээ 9 бусаар хэлж хэрүүлүүд нь дайрч тавшлаад байсан. Тэгээ баяраа бол хамт орж ирсэн найзаас нь санаа зовсондоо хүүхдүүд байна айчлаа жаахан зөөлөөр хойлоо ганц хоёр үг солиё нараа миний найз түр гарчий гэд хүүхдүүдээ цаад өрөөндөө оржий гэж хэлсэн чи үгийг нь ерөөсөө сонсохгүй заяа бүр нилээн дайрч тавшилсан. Баяраа арай яагаад надад ингэ ойролт чарлаад байгаа юм бэ? Хэрүүл хийхгүй ярилцъя. Яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд заяа бол чи өрн үхээж тэр пэшиг ээжийнхээ араас үхэх гэж хэлсэн. Баяраа энэ үгийг сонсоод заас арайч чи ингэж хэлж болохгүй. Ээж байна өнгөрөөд удаагүй байхад бас арайч ингэж хэлж болохгүй өстэй гэд гуйсан ч гэсэн шууд баярааг түлхээд би Сэлэнгэд цагдаа шүүхээр танил ихтэй хүн шүү. Чамааг бол яасан ч чадна гэж хэлэхээр нь баяраа болохгүй битээ орилоо дээ. Хойлоо ингэж хэрүүл хийхгүй ярилцъя. Болохгүй бол болио гэсэн. Заяа бол зогсохгүй тэр ихчээрээ дайрч хэлэхгүйгээр хийлээд ахаар нь баяраа сүулдэ за болий чи явчих. Би хүүхдүүдтэйгээ хоолоо хийж идэ гэж хэлсэн. Ингээд заяа гэрээсээ гарч аваад эргэж орж ирээд дахиад дайрч доромжилсан. Баяраагийн хувьд бол зүгээр л явчих гэж гуйсан ч тухайн нөхцөл байдал зогсох шинжгүй байсан юм байна. Баяраа мөн мэдүүлэхдээ нэг л мэдхэд ийм зүйл болцсон, нэг л мэдхэд би ихнэрээ алсан гэдгээ мэдсэн надад маш их хэцүү байсан. Маш их балмагдаж айсан, сэтгэл санаа минь цочрон давчдсан. Би яахаа мдээгүй. Тэгээ нэгэн тийм зүйл болсон, өхмээр санагдсан болохоор өөрийгөө хутгалсан байх гэж бодож гин. Мэдээж 14 15 гаруй жил ханьсан миний хүүхдүүдийг гаргаж өгсөн ханигаа алъя гэсэн санаа бодол юусоо байгаагүй. Эхнэрийн маань гаргасан догшин амир зан тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хормын доторл болсон. Би үнэхээр өөрийгөө хянаж чадаагүй, юу болсныг сайн ойлгоогүй, зарим зүйлийг мэдчихгүй байна. Өчнөө олон жил ханьсан би өөрийн үйлдэлтэй үнэхээр их гэмшиж, маш их харамсаж байна. Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цаг минут бүрт би бодож байна. Заримдаа бүр өөрийгөө ийм зүйл хийсэн гэдэгт ч итгэдэггүй. Надад бүр үнэхээр хэцүү байдаг. Өнөөдөр надад маш хэцүү байна. Би маш их гэмшиж, маш их харамсаж байгаа. Миний хүүхдүүд нас бага байна. Ийм зүйл болно гэж юусоо бодоогүй. Гинтэл болсон зүйл гэсэн мэдүүлэг өгсөн байна. Тэгвэл одоо шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн ээжийн өгсөн мэдүүлгээс одоо та бүхэнд хүргэе заяагийн ээж гэсэн үг шүү дээ. Би 3 охинтой, 1 хүүтэй, талигаач миний отгоо охин байсан. Би охиныгоо маш сайн мэднэ. Миний охин тийм тогшин, ширүүн, муухай хайртай хүн гэж бодохгүй байна. Баяраа бол миний охиныг арай л дэндүү хэлж байна. Баяраа миний охинтой 1 охин гаргаж гэмгүй сайхан амьдарч байсан. 2 ихэр хүүхэд нь гарснаас хойш миний охины амьдрал там болсон. Нэг удаа энэ хоёр зулбсгаа нохоо тайж өг гэж хэлсэн байсныг надад хэлж ийсэн. Би тухайн үед яах нь вэ хөөхий болохгүй да гэж ийсэн. Дутуу төрсөн энэ хоёр ихэр хүүхдийг төдийгөөс өдийг хүртэл салахгүй ясаар хөлийг нь газарт хүргэсэн юм а.
Баяраг бол нэг их дүлгөөхөн зантай хүн биш гэж дүгнэдэг. Би сая 2 сард ходоодны хорт хадраа ахуулаад миний охин надтай хамт эмнэлгээр явсан. Тэгэхэд 3 хүүхэдтэйгээ үлдэхээр маш их бачимддаг. Бичлэг дээр хүртэл бүгдийг чинь удмаар нь алан талан, пенер, нохойнууд гэж хараасан бичлэг хүртэл байдаг. Миний охин биеийн жижигэнж бэлчээр нь том хуйлч хүн байсан. Би охиноо 50 унтуулахын тулд 18 сая төгрөгөөр байр авсан. Энэ зээлээ төлж дуусаад гэрээ анзалж нойлынхаа асуудлыг шийдэхийн тулд хамтран зээлдэгчээр гэрээнд нь гарын үсэг зурж өгсөн. Би хүүхдийнхээ яцыг өндөрлцүүлж банкыг хохироохгүй гэсэндээ зээлийг нь төлж байна. Бид нар хүнээс гуйх амьдралтай хүмүүс биш шүү. Өвгөн бид хоёр эднэрт тусалдаг болохоос нэг ч удаа хоол нэмэх гуйж байгаагүй. Бид хоёр цагаан урд хинээс гуйхгүй хүчрхэг амьдардаг. 2020 оны 5 дугаар сард ихрүүдийн баяр юм байна гэж 4 цагийн үед над руу залгаж ярьж исэн. Миний охин бол шөнөн зодуулж өдөр нь ажил хийдэг байсан. Би унтаж чадахгүй шөнө осоод уцруу залгахаар утас нь холбогдохгүй байхад өглөө нь яриад миний охин өчтөр яасан бэ? Зодуулсан юм уу гэхэд тийм ээж охиндоо битгий санаа зов. Одоо ажилдаа явлаа гэдэг байсан. Миний охин тийм ч муухай хайртай хүн бол биш. Би 14 цагийн үед уцаар ярихад үр хүүхдээ усанд оруулж исэн. Би олвол миний охин хурдан наанасаа яваа гэхэд баяраа хот явсан өнөөдөр хүүхдүүдтэй гой хоол хийж өгнө гэж баярлаад ярьж исэн. Оройн над руу уцаар ярихад би охиныхоо цогцыг авахын дээ л гэж бодсон. Би хизээч зодуулчаад ухаан алдна гэж бодоогүй. Хүн харахын аргагүй сэгэлсэн охиныхоо цогцыг харсан. Би маш их гомдож байна. Би охиныхоо 3 хүүхдийг том болтол нь эрүүл амьдал байх ёстой гэж бодож байна. Би юугаач хайрлахгүйгээр хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганцганд нь төлөвшүүлж өсгөн танай 13 жилийн амьдралд хүүхдүүдийн минь ярьдаг зүйл гэвэл алан дивсэд нитлаад ална гэж 2 сар сонслоо. Ингээд хоолойг нь огтлоод алчаа гэж хүүхэлдэйний хоолой руу хутга тулгаж байна. Энэ хүүхдүүдийн амьдрал ийм л байна. Би 3 сар хамт байж одоо төлөвшүүлж байна. Би өөрийн хүүхдийг буруутай бол хүний хүүхдийг ялгалгүй хилдэг шудрах хүн. Одоо сэтгэл зүйчтэй уцаар яриулдаг, уулзуулдаг хүүхдүүдийг том охины хувьд бол галзуурлын байдалтай л байна. Хичээлдээ явахгүй бүх зүйл дээр зөрөөдөл суудаг. Хоёр ихрийн хувьд бол гүлийсэн байдалтай болсон. Нүдэнд нь бүх зүйл харагдаж байгаа шүү байгаа юм. Нөхцөл байдал бол хүнд байгаа гэх мэдээлэл өгсөн байна. Сүүлийн хэсгийг бол та бүхэн сайн маш сайн сонссон баг. Талигаа ч 3 хүүхэд бол гуруулаа одоо яг өвөө эмээ дээрээ байдаг юм шиг байлээ. Тэгээд одоо нөгөө 2 ихэр хүүхэд нь бага насны штэ бүр жоохон 4 настай 2 ихэр хүүхэд гэж яасан. Хоорондоо ингээд тоглож монголохороо хүүхэлдэйнийхээ хоолой молоор утга тулгах ч юм уу те. Тэр үеийн харсан зүйлээ ингэж дуурайж бүр тоглодог гэдэг чийсэн. За одоо хохирогчийн аавын мэдүүлгээс надад хэргийн талаар мэдэх зүйл бол байхгүй. Ерөнхийдөө болсон зүйлийн талаар ярихад манай охин Заяа баяраа гэж залуутай 12 жилийн өмнө шиг санаж байна. Гэр бүл болсон. Түүнээс хойш хоорондоо сайн харилцаатай, хэрүүл маргаангүй, амьдрал нь сайхан байсан. Одоогоос 2 жилийн өмнөөс манай хүргэн охиныг минь зодож цогтөг болсон. Энэ талаараа манай охин их нуудаг нөхрийгөө юу нөмөрдөг байсан. Хүргэн сүүлийн үед PUBG тоглоом шүнжэнгөө тоглодог. Тэр тоглоомоо тоглохгүй бол их уурлаж уцаарладаг болсон юм байна лээ. Нөгөө тоглоомоо тоглож агаад үүрээр нойрон хүрээд унтд юм уу яадын охиныг минь зоддог гэж исэн. Би хүүхдүүдийнхээ амьдралд оролцоод байдгүй. Сүүлийн үед Заяа нөхрөө өмөрдөг байсан ч би битгий тгээ миний охин жижигхэн биетэй, баяраа том биетэй, алчин шүү дээ гэж хэлдэг байсан. Манай охин нэг удаа надад хэлэхдээ баяраа 2 хүн ална гэж байна. Нэг нь намайг, нэг нь таныг гэж байна гэж надад хэлжсэн. Манай хүргэн эрүүл арх дарс уугаагүй ахтаа л цон хаалгаа эвддэг, гэрийнхээ тавилахыг эвддэг тийм зантай байсан. Хамгийн сүүлд охинтойгоо уцаар ярихад гэртээ байна. Хүүхдүүдээ усанд оруулчаад юмаа угааж яана гэж ярьсан. Тухайн үед би охиндоо баяраа ирээд миний охиныг янз бүрийн юм болгочвол яах юм бэ гэж хэлэхэд би гэрийнхээ хаалгыг өгсөн байгаа, гэртээ авахгүй байна гэж надад хэлжсэн. Тэгээд би уцаас алгаад түүнээс хойш уцаар яриаггүй холбогдоогүй. Ингээд 21 цагийн үед манай суманд гэртээ хайж хахад манай охины найз уцаар залгаад баяраад зодуулчаад ухаан алдаад би энэ муудаад байна. Ухаан алдаад цэрхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Сэлэнг аймгийн төвд ирэхэд миний охин нас барсан байсан гэх мэдүүлэг өгсөн байна. За та бүхэн сая хэрэгт холбогдсон баяраа болон одоо аав ээжийнх нь мэдүүлгийг бол сонслоо. Одоо тэгвэл нөгөө Заяатай хамт орж ирсэн найз гэдээсэн шүү дээ тий. Тэр найз нь бас яг болсон үйл явдлын талаар мэдүүлэг өгсөн байлээ. Тэгэхээр эхний яг үйл явдлын талаар ярьж өгсөн зүйл нь гэвэл зөвхөн баяраагийн өгсөн мэдүүлэг дээр тулгуурлаж ярьж өгсөн. Харин одоо Заяагийн нөгөө найз Нараагийн өгсөн мэдүүлэг дээр тулгуурлаад тухайн өдөр яг юу болсон талаар ярьж эхлэе.
2020 оны 5 дугаар сард орой 18 цаг өнгөрч яхад заяа нараа найз руугаа залгаад "Минь найз охинжин сэрсэн үү? Сэрсэн бол манад хүрээд ирээч" гэж залгасан байна. Уг нь энэ нийт болохоор хүүхдүүдтэйгээ хамт бөөндөө нэг гэрт нь хамт онноо гэж ярьсан байсан юм лээ. Тэгээ ярьж дуусаад цагийн дараа заяа дахиж залгаад "Өө найз нь таксинд суугаад явж гинэ. Гэрт гурил будаа авах гээд гарч яхад баяраа яг надтай зөрүүд гэрлүү ороод ирсэн. Чи ирээд хэрэггүй. Найз нь өөрөө яваад очие. Би таксинд суудсан байна" гэд хэлсэн. Ингээд удалгүй нараа найзындаа бол заяа очоод энэ хоёр маань хоёулаа манаах руу яваад ирье. Найз нь гэрээсээ цүнхээ бас хүүхдүүд аавь гэсэн байгаа юм. Тэгээ нараач тгийгээд нараа охинтойгоос болохоор 4 настай охиноо хувцлаад нараагийн хувийн машинаар явсан. Гэрт нь очиход бол баяраа орон дээр хөвтчихсэн. Нараатай хальт сайн уу гэж мэдлээд тэгээ заяач хоол их гэд хөвшнөөс мах гаргаад тайсаа чи баяраа өчигөө хоолыг шаардлагагүй чи зүгээр хүүхдүүд аваа явчихаа би гэртээ ээжээ гэсэн. Тэгээ заяач би ядаж хүүхдүүдтэй хоол хийж өгөө гэд хэлсэн чи нараа миний найз гарч ий бид хоёр ярилцах хэрэгтэй байна гэд нараач яг гэрийнх нь үүдэнд нь зогсож исэн болохоор охиноо аваад гэрээс нь гарсан юм байна. Нараа гарахад заяа "Миний найз бити яваарай гадаа хүлээж агаарай найз нь цуг явъя шүү" гэж хэлээд өөрийнхөө гар цүнхээ өгөөд гаргасан байна. Нараа гараад машиндаа охинтойгоо сууж яхад баяраа заяа том охин нь гэрийнхээ хашааны хаалгаар орилоод чарлаж гарч ирээд тэгээ охин нь болохоор "Нараа янаа аав ээжийг алчлаа туслаарай" гэж хэлээд орилоод тэгсэн чинь нараа машинаасаа гарч ирсэн. Тэгээ нараа юу болчихвоо гэд охиноо машиндаа ганцаарнг нь үлдээгээд 11 настай охин дээр нь очиод тэрвэрч авсан чинь "Ана та тэрийг хараа аав ээжийг алчлаа" гэхээр нараа хашааных нь хаалгаар шагаагаад тартал хашааны хаалганаас 5-аас 6 орчим алхмын зайтай газарт хашаан дотор заяагийн гар нь бүр нилээн цус болцсон. Тэг ямар ч хөдөлгөөнгүй зүүн гар талаараа хөвтчихсэн. Гадаа харанхуй олоогүй нилээн гайгүй гэгээд байсан учраас тухайн үйл явдлыг бол харж чадсан юм байна. Тэгээ нараач энэ үйл явдлыг хараад шоконд ороо шууд заяагийн төрсөн ихч рүү залгаад болсон зүйлийн талаар хэлсэн чинь нараа хэлснийхээ дараа машиндаа суугаад машинаасаа ерөөсөө огт гараагүй. Тэгсэн чинь нэг том охин нь маш их уйлаад угаасаа машинд нь сууя гэсэн ч гэсэн заавал ээжийнхээ хажууд байна. Хурдан та ингээд түргэн дуудаад л өчөх гэл уйлал байсан байгаа юм зайлвал энэ асуудал бол маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Тэгээ тухайн өдөр бол баяраа согтуу гэж юусаа харагдаагүй, юусаа тийм ажиглагдаагүй. Талигаачийн хувьд бол эрүүл сарвал арх бас уугаагүй байсан гэх мэдүүлгийг өгсөн билээ. Басан үйл явдлыг хараад яг хажууд нь шахав байсан том охиноос нь бас мэдүүлэг авсан байсан. Тэгэхээр одоо ингээд шууд мэдүүлгээс нь хүргэн. Тэгэхээр тухайн үеийн үйл явдлыг яг 3 талын өнцгөөс 3 өөр хүн яг юу гэж ярьсан талаар одоо та бүхэнд ингээд хүргэж байгаа. Одоо сүүлийн мэдүүлэг нь хүрнэ. Тэгэхээр аль нь үнэн бэ? Аль нь худлаа вэ гэдэг нь баг сүүлийн мэдүүлгээс ил болчих واخ гэж бодож байна. Ингээд шууд мэдүүлгээс нь хүргээн насанд хүрээгүй гэрч би ээж дүү хоёрынхаа хамтаар гэртээ хайж хахад ээж биднэрт хоол хийж өгөх гэхэд манай гэрт мах байхгүй байсан. Манай ээж дэлгүүр орж мах авахаар яваад дэлгүүрээс мах өндөг талх аваад гэртээ ирсэн. Тэгээд хоол хийх гээд байж хахад манай аав гаднаас орж ирсэн. Аав орж ирээд ээжийг гэрээсээ хөөгөөд дэлгүүрээс авсан юмнуудыг нь гаргаж хийцэн. Тэгээд аав нараа ихчэд бид 2-5 минут юм ярмаар байна гарчаа гэж худлаа хэлсэн. Тэгсэн чинь нараа ихч гарахгүй гэсэн чи гар гэж түлхсэн. Мөн намайг ч гэсэн гар гэж түлхээд байсан. Ингээд нараа ихч хашааны гадна гараад машиндаа суусан. Тэгсэн чинь гэр дотор аав ээжийг зодоод гал тогооны өрөөнөөс олон хутгнаас жижиг хутга бариад дайраад байсан. Тэр үед манай хоёр дүү айгаад уйлаад би ч гэсэн айгаад уйлсан. Тэгсэн чинь аав ээжээс энэ байшингүг эсвэл 20 саяг үг гэдээсэн. Мөн жижиг хутга бариад ээж рүү дайрж агаад надаас уучлалтгүй гэсэн чи ээж зөндөө олон удаа уучлаарай гэдээсэн. Тэгээд аав жижиг хутгаа гал тогооны өрөөнд оруулж тавиад том хутгийг нь аваад хойд өрөө рүү оронгууд ээж гэрээс гараад ааваас цухтаагаад гүйсэж аав араас нь хутга бариад гарчгүйгээд яг хаалгаар гарах гэж байхад түлхэж унгаад ээж газар унсаж үснээс нь дулгаагаад газар чирээд хашаанд оруулчаад гадна хаалгаа хаагаад ээжийг газар хөвтөж байхад аав хоёр гарыг нь урдан барьж байгаад гис хэсэгт нь 2 удаа хутгалсан. Дараа нь аав ээжийн хоолойг хутгаараа зүсээд байсан. Тэгсэж ээж хөдлөхгүй болсон. Би яг хутгалах үед нь хажууд нь хараад зогсож исэн ба тэр үед ааваас гуйж ийн болооч гэж хэлэхэд аав болохгүй байсан. Тэгээд аав ээжийг хутгалсан хутгаараа өөрөө гаражийн урд очиод өөрийнхөө хоолойг зүсээд байсан. Манай хоёр дүү ас айгаад уйлаад гэртэж исэн ба амбарын хаалгаар хараад зогсож исэн. Манай аав ээжийг байнга зоддог.
Тэгээд ээж цагдаа дуудах гэхээр уцыг нь аваад эвдээд байдаг. Аав өдөр болгон манай ээжийг зоддог. Аав PUBG тоглоом тоглоод шүн унтахгүй тоглож агаад үүрээр биднийг унтаж байхад ээжийг босгож ирээд зоддог байсан. Манай гэрт гал тогооны өрөөнд олон хутгатай кон байдгийн. Тэр хутгнаас эхлээд жижиг хутга аваад ээжийг ална гэд яриад байсан. Тэгээд дараа нь жижиг хутгаа тавиад том хутга авсан. Аав ээж рүү жижиг хутга бариад ална гэд яриад хутгатлах гээд байсан. Тэр үед ээжийг уучлалтгүй гэхэд ээж ааваас маш олон удаа уушаалт гуйгаад хахад аав уучлаагүй. Аав жижиг хутгаараа ээжийг хутгалж гимтээгээгүй гэрээс гараад цухтах үед араас нь гарч гүгээд түлхэж унгаад өснээс нь чирээд тэгээд гарыг нь барьж байгаад том хутгаар хутгалсан гэх мэдүүлгийг өгсөн байна. За тэгэхээр та бүхэн сая бол сонссон байх хамгийн ихний хэрэг ярьж эхлэх үе бол баярагийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг, дараагийнх нь нараа найзынх нь мэдүүлэг болон төрсөн охиных нь өгсөн мэдүүлэг байгаа. Яг хажууд нь ингээ хараад байжсэн тухайн үйл явдлыг гэрчлэн тэг хэрэг болсон өдөр бол нараа найз нь талигаачийн төрсөн ихчүүр залгасан гэсэндээ тий. Тэгээд ер нь бол нэх удалгүй ирсэн байлээ их чинь. Хэрэг болсны дараа ер нь бол заяагийн төрсөн ихчинд нь хүүхдүүд нь байдаг байсан. Тэгэхэд хоёр их хэрэг хүүхдүүд нь ингээ тоглоом тоглох болгондоо хутгалжийн цусыг нь гаргаад ална, ээжийг аав цусыг нь гаргаад алсан гэх мэтэр ингээ хоорондоо ярьдаг. Бас ээжийнхээ ингээ хөвтөж байсан байдлаар хөвтөөд ээж нь одоо бослоо, миний хүү битээ санаа зовоо гэж хэлээд байдаг. За хоорондоо ингээ тоглож байхдаа хоёр хэрэг хүүхэд нь бол хоорондоо ингээ тоглож байхдаа тэгж тоглодог. Тэгээ заяагийн ихч нь бол өөрөө бодохдоо ээж нь ингээ хутгалуулчаад твтэж байхдаа хүүхдүүдтэй бас тэгж хэлсэн байх та гэж бодож байсан юм байлээ. Тэр үнэхээр харамсалтай хоёр их хүүхдүүд бол бүр баг бүх зүйлийг ингээд хараад ухаанд нь орцсон байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгээ ингээд зал мэдхгүй ингээд тоглож моглоод яваад байгаа. Заяагийн хувьд болохоор хэрэг болохоос ч өмнө цагдаагийн газарт очиж гэр бүлийн хүчирхийллийн талаар болон гэр бүл цуцлалтын талаар хууль эрх зүйн зөвлөгөө авч ирсэн юм байна. Тэгээ шалтгаан гэх юм бол баяраа байнга харддаг, эхнэрийн цахим хуудасаар өөрөө орчин гутлаа хүмүүс рүү янзын зүйл ингээ бичээд байдаг. Иймэрхүү байдал нь болохоор сүүлийн ингээ 2-3 жил тасралтгүй үргэлжилж байгаа. Тэгээ цаашид болвол заяа энэ хүнтэй ингээ хамт амьдрах итгэлгүй болсон учраас гэр бүлээ цуцлуулад хүүхдүүд аваад явмаар байна гэж хүртэл цагдаагийн газарт очихдоо ярьсан байлээ. Тэг хэрэг болохоос 2 сарын өмнө шүүхэд салах өргөдлөө өгсөн байсан. Баяраа бол тэгээ дахин мэдүүлэг өгсөн байлээ. Тэгээ дахин мэдүүлэг өгсөн одоо мэдээллээс нь та бүхэнд хүргэе. Би заяаг айлгая гэж бодоод гал тогооны тайлга дээрээсэн хутганы комноос том хутга аваад заяагийн араас байшингаас гарсан. Тэгсэ чи заяа над руу дайраад зуралдаад бид хоёр газар унаад би заяагийн хоолоор хутгалсан. Тэгээд баруун гар суг орчимд нь дахиад хутгалсан. Тэгээ ямар ч байсан хутгалсан мэдээд хашаанд байдаг гаражны урд очоод суунгуутлаа эхлээд өөрийнхөө хоолойг заяаг хутгалсан утгаараа хэрцэн боловч ерөөсө зүсэгдэхгүй болохоор нь цээж хөвлийн хэсэг рүүгээ 2-3 удаа өөрийгөө ингээд хутгалсан юм байна. Тэгсээ чи миний хүзүүнээс их цус гараад байхаар нь би тэр газараа хөвтөд өгсөн. Түүнээс хойш ухаан алдсан ба нэг сэрхэд эмгэгдээ сэрсэн гэсэн мэдүүлэг өгсөн байлээ. Ингээд Сэлэнг аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээ чимж дүгнэлттэй талигаачид хүзүү хоолойны гүн зүсэгдэж нэвтэрсэн ил шарах, түнхийн нэвтэрсэн ил шарах, цээжний хүндийд нэвтэрсэн шарах, хурц цус алдалт, цээжний баруун хажуу хэсэгт цээжний хүндийд нэвт хатгагдсан шарах, цээжний арын хэсэг баруун далны доод хэсэгт нэвтэрсэн шарах, зүүн далны доор ташуу хэлбэрийн зүсэгдэж нэвтэрсэн шарах, уушиг нэвт хатгагдсан шарах, толгойн орой хэсэг, хуйхны дотор хэсэг, гавал ясны орой хэсэг дээрх цус хуралт, зүүн сарван дээр зүсэгдэж няцарсан шарах, шүрмэс тасарч ил гарсан, зүүн 1-2 4-р хуранд зүсэгдэж няцарсан шарах, баруун өвдөгний урд болон дотор хэсэгт цус хуралт, зулгалттай гэмтлүүд тогтоогдсон. Эдгээр учирсан гэмтэл нь хуурц эр үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болон олон удаагийн үйлдэлээр үүсгэгдэх боломжтой. Талигаачид учирсан хоолой зүсэгдэж няцарсан, цээжний хүндийн хоёр хэсгээс нэвтэрсэн шарах, уушиг нэвт хатгагдсан шархууд нь бол шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна. Хутгалагдсан шархны улмаас хурц цус алдалт, шокийн хүндрэл, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан. Талигаачийн цуснд бол спиртийн агуулмж илрээгүй. Тэгээ 2 дугаар бүлгийн цустай байна гэсэн дүгнэлт гарсан байна.
Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэх судлалын дүгнэлтэд баяраг хэрэг үйлдэх үедээ сэтгцийн хувьд өөрийн үйлдэлийг хариуцах чадвартай байсан удамд нь сэтгцийн өмчтэй хүн байгаа гэдгийн баримт мэдээлэлгүй сэтгцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн Сэлэнг аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтээр баяраад бас үзлэг хийсэн байлээ. Яагаад гэх юм бол нөө баяраа өөрийгөө хутгалсан шүү дээ. Тэгээ хоолой малгай зүсээд. Тэгээ баярагийн биед хүзүү, цагаан мөгөөрсөн хоолой зүсэгдэж, нэвтэрсэн, язарсан шарах, хөвлийн хүндэд хатгагдж, нэвтэрсэн шарахтай зөөлөн эдийн несралтын гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл хурц эер үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгдэг боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн тогтоох журмын заалтад зааснаар учрах үедээ амь насанд аюултай эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тэгээ цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонг алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эрүүл мэндийн идэрхэлтээс хамаарна гэсэн дүгнэлтүүд тус гарчээ. Харин шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөн дээр гарсан 18 мм, 13 мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт, хар өнгийн хагас хайнцуудаа цамцсан дээр гарсан 150 мм, 500 мм, 330 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц эртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгц уранхай байна гэх дүгнэлт гарчээ. Тэгээ баярагийн хувьд болохоор өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Тэгээ захиргааны зөвчлөлийн хэрэгээр 7 хоног баривчлагдчихсан. Бас 14 хоногийн хугацаагаар албатан сургалтанд хамруулах шийтгэлээр шийтгүүлж байсан мэлээ. Тэгэхээр баярагийн хийсэн дээрх хэрэг нь болохоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгас хэрсгийн аргаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Шүүхийн хил зөвлөгт шүүгдэгч бол би өөртөө ч ийм зүйл хийсэн гэдэгт итгэдэггүй. Би хийсэн хэрэгтэй маш их гэмшиж гин гэж хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар юусоо огт маргаагүй. Харин иргэдийн төлөөлөгчдийн зүгээс энэ хүн буруутай гэж үзэж байна гэж шүүхийн хилцүүлэгт оролцогч талуудын мэтгэлзээний үр дүнд өөрийнхөө итгэл үнэмшлийн хүрээнд гаргасан дүгнэлт бөгөөд хуульд нийцсэн гэж үзсэн. Ингээд шүүхээс баяраг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-8 дахь заалтад тус заасан онц харгас хэрсхийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмтрэг үйлцэн гин буруутайд тооцож 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад идлүүлэх тогтоол гарсан байна. Гэмтрэг үйлцэн этгээтэй хувьд бол баяраа нийт 134 хоног цагдаа хоригдсон. Тэгээ энэ 134 хоногийг нь хорих ял идлэх хугацаанд нь оруулан тооцохоор тусгасан. Энэ хэрэгтэй холбоотой давж заалдах шатны магадлал болон хяналтын шатны тогтоол ерөөсөй байгаагүй. Тэгээ өнөөдрийн бол үндсэн хэрэг ингээд дуусж байна. Тэгээ үнэхээр харамсалтай. Ялангуяа нэг 3 хүүхэд нь хажууд нь бүх үйл явдлыг нэгт нэгэнгүү хараад байж исэн. Бага насны хүүхдийн сэтгэл зүй ямар амар эмзэг билээ. Тэгээ одоо ээжийг нь аав нь ингээд яг хажууд нь бүр хутглаад хөнөөчлөө штэ. Тэгээ ялангуяа одоо нөө 4 настай 2 хүүхэд нь хоорондоо яг ээжийг нь ингээд алж байгаа ч юм уу тий аавынхаа хэлсэн үгийг дуурайгаад тоглож байгаа боловч тэр нь аль хэдийн ингээд сэтгэл зүйд нь ороод ой тоонд нь тогтоогдсон байгаа байхгүй. 11 настай охиных нь хувьд ч гэсэн үнэхээр сэтгэл зүй нь маш ихээр гэмтсэн. Хичээлдээж бүр ингээд явахгүй байгаа гэж тэгжсэн мэдүүлэгтэр тэгэхээр ер нь бол одоо 3 хүүхдийн хувьд тий аав нь ээжийг нь алсан. Аав нь одоо ингээ 20 жилийн ял сонсцсон. Тэг хөөх юм нь одоо талигаа чи ээж нь л одоо 3 хүүхдээ өсгөнө гэд бас мэдүүлэгтээ өгсөн байлээ. Маш харамсалтай хэрэг. Ялангуяа 3 хүүхдийн сэтгэл зүй бол маш аимшигтайгаар гэмтсэн. Энэ сэтгэл зүйн гэмтэл болвол сэтгэл зүйч аваад ч юм уу те ойр тойрных нь хүмүүс ярилцаад ч юм уу хизээч ингээд насан туршдаа идэршгүй зүгээр ингээд юу ч болоогүй юм шиг мартах хэмжээний зүйл угаасаа биш. Бага насных нь хамгийн аимшигтай ингээд зүйл болоод хадгалагдаад үлдчихэж байгаа. Үнэхээр харамсалтай хэрэг байна. За тэгээд миний хувьд болохоор хэрэг ярихтаа нэг их өөрийнхөө үзэл бодлыг яриад байдгүй болохоор одоо нэмэлт хэргийн мэдээлэл рүүгээ оръё. Нэмэлт хэргийн мэдээлэл гэх юм бол саяхан захим ертөнцөөр бас нийтлэгдсэн байсан 11-р ангийн сурагчгүй бичлэгээр шантаажлан захирлаасаа 1 сая төгрөг салгасан гэд. Энэ хэрэг болохоор 2023 онд Орхон аймагт гарсан. Тэгээ саяхан шүүх хэргийг шийдвэрлсэн байна. Тэгээ хэрэг үйлдэх үедээ тухайн хүүхэд бол 11-р ангийн сурагч буюу 17 настай байсан. Тэгээ яг яасан бэ гэхээр захирал нь одоо нэг хүүхэд алгадж байгаа бичлэгийг олж аваад тэгээ нөгөө хүүхэд болохоор нөгөө бичлэгийг нь олон нийтэд тараахаар сүрдүүлээд захирлаасаа мөнгө өгөхийг шаардаж 2 удаагийн үйлдэлээр нийт 1 сая төгрөг авсан байгаа
Тэ хохирогч болохоор өөрөө ингэж мэдүүлсэн байгаа байхгүй юу? Би 2023 оны намар өөрийн хураа дүү болох эмэгтэйд гудамжинд согтуу явж ахад нь таарч архиулаа гэд нэг удаа алгацсан. Тэгсэн үйл таних хүн бичлэг хийж авсан байсан. 2024 оны 2 сарын 16-ны өдөр хурамч Facebook хаягнаас манай сургуулийн хуудас руу чат руу ийм хүн захирал ажиллах уу, захирлыг хувь чатаар харгэ гэсэн чат бичиж тухайн бичлэгийг хамт явуулсан. Тэгээ хувь чатаар орж ирээд мөнгө хийж тохиролцохгүй бол би энэ бичлэгийг чи олон нийтэд тараана гэд надаас данс руугаа 500 мянган төгрөгийг авсан. Тэнгүүтлээ дараа нь дахиад 500 мянган төгрөгийг авсан. Үүний дараа бас мөнгө нэгж авч исэн. Тухайн хүүхдүүд нь манай сургуулийн 11-р ангийн хүүхэд байсан юм билээ. Тэр надтай уулзаад бичлэгийг өөр хүнд өгөөгөө гар утаснаас устгасан гэсэн би сая төгрөгөө буцааж авсан учраас гомдол саналгүй гэсэн байна. Харин шүүгдэгч буюу одоо 11-р ангийн нөгөө сурагч ингэж мэдүүлсэн байна. Намайг сурж байхад тэр гэдэг хүн манай сургуулийн захирал байсан. Миний санаж байгаагаар 2022-оос 2023 оны үед бүтэн жил орчим Facebook-ийн хурамч хаягнаас миний ээжийн зургийг байршуулж олон хүмүүстэй явуулдаг завхаа эмэгтэй гэх мэтээр удаа дараа нэр хүндэд нь халтсан зүйл оруулж доромжилж исэн. Тэгээ ээж цагдаад гомдол гаргасан ч гэсэн хурамч хаягаас оруулсан учраас олдохгүй байна гэж өнгөрдөг байсан. 2023 оны 10 дугаар сард Facebook ухажид манай захирлын эмэгтэй хүүхэд алгадаж байгаа бичлэг байхаар нь гар утсан дээрээ татаж аваад тэгээд хурамч хаягаас оруулах юм бол манай ээжийг доромжилсан хүн шиг барьдахгүй байна гэж бодсон. Би захирлын Facebook хаягийг олоод зурс бичиж нөгөө бичлэгээр нь сүрдүүлж 2 удаа 500 мянган төгрөгийг дансаа цэнгэлдэг өөр хүний данс руу шилжүүлж авсан. Тухайн үед цахим өргөдөд тоглоомд мөнгө алдсан байсан учраас мөнгөө буцааж олж авахын тулд захирлаас мөнгө салгаж аваад дахин тоглоё гэж хэлсэн. Тэгээ захирлын бичлэгээр мөнгө олж болох юм байна гэж бодсон. Би 2024 оны 3 дугаар сарын 27 оны өдөр энэ бичлэгийг устгасан. Ингээд шүүхээс олвол захирлаа шантаажлсан сурагчийг 1 жил тэнсэн аргалзах ялгаанасан байна. За өнөөдрийн подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ та бүхэн бас яриулмаар байгаа. Энэ эргийг яриад өгөөч гэд хэрвээ үнэхээр тэр хэрэг нь байх юм бол би хайж судлаад олоод яриад өгнө. Подкастыг маань дууссан сонссон та бүхэндээ баярлалаа. Эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.